Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнгөрч байгаа 7 хоногт гадаад харилцааны дэд сайд мөнхчин Шведийн хаант улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Роберт Ридбергтэй 3 дугаар сарын 31-ний өдөр захин уулзалт хийлээ. За энэхүү уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг гэрчимжүүлэх талаар санал солилцож, бүс нутаг олон улсын харилцааны зарим тулгымцсан асуудлаар ярилцсан юм а. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр Австралийн холбооны улсад ажиллах хүрээнд яам хоорондын зөвлөлдөх уулзалт болж, за Монгол Австралийн хооронд аялах болон ажиллах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгуулагдаж, мөн албаны бусад уулзалтууд боллоо. Монгол улсын гадаад харилцааны яам Австралийн холбооны улсын гадаад хэрэг худалдааны яам хоорондын 4-р зөвлөлдөх уулзалт Камбера хотноо 3 дугаар сарын 29-нд зохион байгуулагдлаа. Монголын талаас гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр, Австралийн талаас гадаад хэрэг худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын геостратегийн асуудал хариуцсан орлогч Justin Hairston-аар тус төлөөлөгч даахаж оролцсон бөгөөд зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, улс төр худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төрийн нарийн бичгийн дарга анх хоёр Австралийн үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн өргөтгөлийн нээлтийн арга хэмжээнд мөн оролцож, тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Австралид Монгол судлалыг хөгжүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцсан юм а. Түүнчлэн Австралийн худалдаа хөрөнгө оруулалтын хорооны дэд захирал Филиппа Кинг болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөд уулзаж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцсон юм а. Монгол Австралийн хооронд ажиллах болон амрах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгуулагдлаа. Австрали улсын хувьд Монгол улс нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 27 дахь улс болж байгаа юм а. Санамж бичигт Монгол улсын засгийн газрыг төлөөлж гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр, Австрали улсын засгийн газрыг төлөөлж Австралийн парламентын гишүүн бөгөөд цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэсний асуудал хариуцсан сайд Алекс Хоук нар 3 дугаар сарын 31-нд Австралийн парламентын ордонд гар хэсэг зурсан юм а. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхол тэмүүлэлтийг дэмжих зорилготой энэхүү санамж бичиг зурагдсанаар Монгол улсын 100 залуу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали улсад ажиллах болон амрах визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах, энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна. Энэ санамж бичгийг байгуулах яриа хэлцээ бол 2013 оноос эхэлж олон жил явсны эцэст өнөөдөр ингээд ажил хэрэг болж хоёр тал гарын үсэг зурж байгаа. Нөгөө талаас Австралийн бас 100 хүртэлх залуучууд Монгол улсад очиж ажиллаж амрах ийм боломж бүрдэж байгаамаа. Мэдээж одоо Монгол улс англи хэлний боловсролыг төлхөө тавьж байгаа өнөө үед бол гаднаас ийм залуучууд ирнэ гэдэг нь бол манайд бас мөн хэрэгтэй ажил байгаамаа. Австралид оршин суугаа Монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад хэдийгээр цөөнж гисэн манай нийгэмд бодиттой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлцээр хэрэгжснээр хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуус Австралид ирж ажиллангаа, аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна. Австралийн ажиллах болон амрах визийн хөтөлбөрт ийхүү Монгол улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол улсын 18-аас 30 насны 100 залуу улс улсад ажиллаж суралцах эрхтэй болж байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэхүү тоо жилээс жилд нэмэгдэх боломж нэгдэж байна. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр, Австрали улсын парламентын гишүүн бөгөөд цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэсний асуудал хариуцсан сайд Алекс Хоуктэй 3 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, иргэд хоорондын харилцааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн төрийн нарийн бичгийн дарга анх хоёр, Австралийн хөдөө аж ахуй улс байгаль орчны яамны гадаад худалдаа олон улсын хамтын ажиллагааны газрын тэргүүн туслах нарийн бичгийн дарга Кристинийн, гадаад хэрэг худалдааны яамны харьяа дипломат академийн захирал Алисон Данкан нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол улсын гадаад харилцааны яам Канада улсын гадаад хэрэг олон улсын худалдаа, олон улсын хөгжлийн яам хоорондын анх дугаар зөвлөлдөх уулзалт 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны дэд сайд мөнхчин, Канадын талаас Хойд Азийн орнууд хариуцсан захирал Walden Epp-нар тэргүүлсэн юм а. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа, ардчлал, хүний эрх,
эрхчлөө гэрхэмсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан батчин бэхжиж байгааг тэмдэглээд хоёр улс харилцаа иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол-Канадын хамтын ажиллагааны замын зураглалын дагуу өргөжин хөгжиж байгааг харилцан нотолсон байна. Талууд мөн хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж болцооны талаар ярилцсан юм. Улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа таны хэлсэн гадаадын шүүд хөрөнгө оруулалт, за ялангуяа уул уурхайн салбарт за шинээр өнөөдөр санал ярилцж байгаа нь бол сэргээгт гэрчим хүчний чиглэлээр хоёр талд Монголын сэргээгт гэрчим хүчний зах зээлд яаж Канадын аж ахуй нэгжүүд Канада улс оролцох боломжтой талаар ярилцж байна. За дараа нь Канада улсаас Монгол улсад үзүүлдэг хөгжлийн тусалцааны хөтөлбөрүүд тэр дундаа Монгол иргэдийг сургах, Монгол оюутнуудыг сургах, за сайн засаглалыг бэхжүүлэх гэсэн асуудлуудыг бас хэлцэж байна. Canada-Mongolia relations. Канада улсын засгийн газраас тэгш ирэх хүний эрхийг дээдлэхийг гол бодлого болгодог. Өнөөдөр Монгол улсад хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөрүүдэд өргөжүүлэх, цаашид урт хугацаанд хамтрахаар ажиллаж байна. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд өгөнө. Цаашид Монгол улстай хийх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд анхаарч ажиллана. Монгол улс Канада улсын хооронд 1973 оны 11-р сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2023 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Худалдаа эдийн засаг шинжилгээ ухаан техник соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн засгийн газар хоорондын комиссийн 4-р хуралдаан Улаанбаатар хотноо 3 сарын 28-наас 29-ний өдрүүдэд болсон юм а. Хуралдааны засгийн газар хоорондын комиссийн Монгол хэсгийн дарга зам тээврийн хөгжлийн сайд Халтар, Киргизийн хэсгийн дарга Киргиз улсын тээвэр холбооны сайд Осеев нар анхaalж оролцлоо. Хуралдааны үеэр талууд Монгол улс бүгд найрамдах Киргиз улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй аялал жуулчлал, соёл шинжилгээ ухаан, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар саналцлаа. Хөдөө аж ахуйн салбарт нэг ялангуяа одоо энэ жимсгэн за хүнсний ногоог эсвэл одоо оёмл сүлжмэл бүтээгдэхүүнээ Монгол улсад илүү ихээр одоо экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. За манай тал мөн Киргизийн талтай хамтарсан үйлдвэрүүд байгуулъя. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагаа, за жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг эхэлсэн явж байгаа. Үүнийгээ улам одоо эрчимжүүлж дэмжье гэдэг зүйлүүд бас яригдсан байгаа. Талууд хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч дээд өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулахын төлөө байгаагаа харилцан батллаа. Худалдаа хөрөнгө оруулалтыг өсгөхөд тээвэр логистикийн нөхцөлийг сайжруулах нь нэн чухал байгааг тэмдэглэж, энэ сараас эхлүүлсэн шууд нислэг хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэхийг тэмдэглэсэн юм. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг боломжийг эрэлхийлж ажиллахаар мөн ярилцлаа. Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримтчгуудын явцын талаар мэдээлэл солилцож, хуралдааны дүнгийн тухай протокол Монгол хэсгийн дарга, зам тээврийн хөгжлийн сайд Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз улсын тээвэр холбооны сайд Осеев нар гарын сүгсэрсэн юм а. Энэ удаагийн Монгол-Киргизийн засгийн газар хоорондын комиссийн хуралдаан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой босгон дээр болж байгаагаараа онцлог юм а. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Польшийн засгийн газар хоорондын хамтарсан комиссийн 2-р хуралдаан 3-р сарын 31-ний өдөр захимаар боллоо. Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн хуралдааныг Монголын талаас барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар, Польшийн талаас хөгжил технологийн дэд сайд Беховяк нар даргаллаа. Хуралдааны үеэр бүгд найрамдах Польш улсын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, Баян үлгий, Говьсөнбөр, Увс, Завхан, Дорнод зэрэг 5 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинжлэх, хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх, тусгай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмэн үртгийн сүлжээ хөгжүүлэх зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн захин засаглал, мэдээллийн технологи, авто тээвэр, геолог, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, соёл урлаг, археологи, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжлүүлэх асуудлаар ярилцаж, талууд протоколд гар үсэг зурсан юм а. Орсын албаны улсын засгийн газар 3 дугаар сарын 29-ний өдөр 656 дахь тол баталж Монгол-Оросын хилийн бүх бомб дор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна. Ингэснээр хоёр улсын авто замын бүх бомб дор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдлээ.
Монгол улсаас Арабын бүгд найрамдах Египт улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Булхан 3 дугаар сарын 31-ний өдөр Арабын бүгд найрамдах Египт улсын ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сисид эдгэмжлэх жуух бичгээ барьлаа. Эдгэмжлэх жуух бичгээ барих үеэр элчин сайд Булхан Монгол-Египтийн уламжлалт найрсаг харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллагаа илэрхийллээ. Монгол улсаас бүгд найрамдах Итали улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Наран дуулга нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захиралд 3 дугаар сарын 24-ний өдөр эдгэмжлэх захидлаа барьж үүрэгт ажилдаа орлоо. Монгол улсаас бүгд найрамдах Турк улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд мөнх хоёр тус улсын худалдааны сайд Мехмед Мурштай уулзаж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр манай улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг идэвхжүүлэх Туркийн талын экспертүүдийг Монголд урьж ажилуулах саналаа элчин сайд илэрхийлсэн байна. Оросын албаны улсад суралцж байгаа Монгол оюутнуудын дунд Монгол оюун дэлхийн сонорт урайндор зохион байгуулагдсан элтгэлийн тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас Оросын албаны улсад зугаа элчин сайдын хамт боллоо. Элтгэлийн агуулга, утга санааны өгүүлэмж, илэрхийллийн уялдаа холбоод дараалал, элтгэх чадвар зэрэг 5 шалгар үзүүлэлтээр дүн гаргахад 1-р Москвагийн хэл шинжиллийн улсын их сургуулийн 4-р курсын оюутан Марал, 2-р байранд үндэсний судалгааны цөмийн МИФИ их сургуулийн Обнискот дахь атомын эрчим хүчний сургуулийн 2-р курсын оюутан Бямсүрэн, 3-р байранд Оросын албаны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн их сургуулийн 3-р курсын оюутан Танан нар шалгарсан байна. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт тавштай нэвтрүүлгийн хүрээд өндөрлөж байна. За гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ариу Учрал танд мэдээллийг хүргэлээ. Таны эх 7 хоногийн ажил үйлс өндөр амжилт хүсье.